За ингээд өнөөдрийнхөө хичээлээр харьцааны тухай ойлголтыг багш нь заая. За ингээд юуны өмнө хүүхдүүдээ энэ багшийнхаа наасан энэ дүрсүүдийг ажиглаарай. За энэ дүрсүүдийг ажиглахад 3 дүрс тутмын нэг нь улаан, хоёр нь хөх өнгөтэй байгааг энгийн батархаагаар илэрхийлбэл за улаан өнгийг нь энгийн батархаагаар илэрхийлье. За ингэнгүүт 3 дүрс тутмын нэг нь улаан байна. Хөх өнгийг энгийн батархаагаар илэрхийлье. За ингэнгүүт 3 дүрс тутмын 2 нь хөх өнгөтэй болно. За ингээд эндээс ингээд ажиглахлаар улаан дүрс маань хөх өнгөөсөө 2 дахин бага гээд тэдгээрийн харьцааг нэгийг харьцах нь 2 гэж тэмдэглэнэ. Өөрөөр хэлэх юм бол 3 дүрс тутамд 1 улаан, 2 хөх дүрс байгааг улаан ба хөх дүрс 1 ба 2-ын харьцаатай байна гэд нэгийг харьцах нь 2 гэж тэмдэглэнэ. Харин хөх дүрсийг улаан дүрстэй харьцуулах юм бол 2-ыг харьцах нь 1 харьцаатай байна гэж ингэж тэмдэглэх нь байна. За тэгвэл нийт энэ 6 дүрсийг авч үзвэл улаан ба хөх дүрсийн харьцаа 2-ыг харьцах нь 4 харьцаатай харагдаж байна. Харин хөх ба улааны харьцаа болохоор 4-ийг харьцах нь 2 харьцаатай харагдаж байна. Үүнийг ингэж тэмдэглэнэ. За ингээд хүүхдүүдээ одоо харьцааны бодлого бодцгоё. За эхний бодлого энэ хавар доржийн 15 бог мал төлөлөв. 5 төл тутмын 3 нь хурга, 2 нь ишиг бол хэдэн хурга ишигтэй болсон бэ? За энэ өгүүлбэртэй бодлогыг бодохын тулд эхлээд нийт 15 бог мал төлсөн. За түүнд 5 төл тутмын гэж байгаа учраас 15 дотор маань 5 хэд багтах вэ гэдгийг олох нь байна. За ингэнгүүт 3 багтна буюу өөрөөр хэлэх юм бол 3 5-аас бүтнэ гэсэн утгыг илэрхийлнэ. За ингээд 1 2 3 4 5. За дахиад ингээд 3 ширхэг 5 байна гэсэн үг шүү дээ хүүхдүүдээ. За энэ маань ингээд нийт 15 бог мал маань. За үүний 3 нь хурга. За 2 нь ишиг. За эндээс хурга ишигний харьцаа маань 3-ыг харьцах нь 2 харьцаатай байх нь байна. За эндээс хүүхдүүдээ 3 ширхэг одоо 1 5 дотор маань 3 нь хурга, 2 нь ишиг гэж байгаа учраас энд чинь 3 ширхэг 5 байгаа гэж үзэж 3-ыг 3-аар үчглэхээр юу болох вэ? 9 хурга. За одоо ишигнийхээ нийт тоог олъё. 3-ыг 2-оор үжлээ 6 ишиг. За ингээд 9 хурга 6 ишигтэй болсон байх нэ. За дараагийн бодлого.
За ах дүү хоёр 12 жигнэмгийг нэгийг хайрцан 3 харьцаагаар хуваасан бол тус бүр хэдэн жигнэмэг авсан бэ? За энэ хэлбэрийн бодлогыг бодохдоо за ах дүү хоёр жигнэмэг хувааж авсан. За ахыг нэгийг харьцан 3 гэсэн учраас 1 хэсэг гэж үзвэл дүү маань 3 хэсэг жигнэмгийг авсан гэсэн үг. За тэгээд энэ хоёр маань нийлээд 12 жигнэмгийг хувааж авсан. За ингэнгүүт одоо нийт хэсгээ олохын тулд ахын 1 дээр дүүгийн 3 хэсгийг нэмэхлээр нийт 4 хэсэг болно. Энэ бол нийт хэсэг. За одоо ингэж нийт хэсгээ олсон. Нийт 4 хэсэг маань 12 жигнэмгийг бүрдүүлж байгаа учраас 12-ыгоо 4-төө хуваангууд 1 хэсэгт оногдох хэмжээ гарна. 1 хэсэгт оногдох хэмжээ гарна. За ингэнгүүт одоо ахын жигнэмгийг олъё. 1 хэсэгт 3 оногдож байгаа учраас ахын 1 хэсгийг 3-аар үржингүүт 3 жигнэмэг. За дүү маань 3 хэсгийг 3-аар үржингүүт 9 жигнэмэг. За ингээд шалгаад үзье. Ахын жигнэмэг 3 хэсэг дээр дүүгийн жигнэмэг 9 хэсгийг нэмэхэд нийт 12 жигнэмэг маань гарч байгаа учраас бид нар зөв бодсон байх нэ хүүхдүүдээ.